тоо бүртгүүлцгийг минь хаягаар орно. Нэвтрэх хэсэгт админаас зөвшөөрсөн мэйл хаяг болон нууц үгийг оруулж нэвтрэх товчийг дарна. Үндсэн дэлгэцэнд хүснэлтийн зүүн дээд болон байрлах огноонд харгалзах мөрөг үүсгэж байгууллагуудын мэдээ бүртгэлтийн явц харагдана. Хаалтан доторх тоо нь үндсэн их үүсэг болох хөмөр үүсгэж байгууллагын тоо. Хаалтны гаднах тоо нь нийт хөмөр үүсгэж байгууллагын тоо. Байгууллагууд хэсэг. Нэг дугаартай байгууллагт тухайн төрийн архивын өөрийн мэдээг оруулна. Мэдээг оруулахдаа хүснэгтийн баруун дээд болон байрлах огнооноос сонголт хийж мэдээ оруулах товчийг дарна. Хөмрөг үүсгэж байгууллагаас цаасаар авсан мэдээг шивж оруулна. Тестэлж үзье. Хадгалаад буцах товчийг дарвал байгууллага хэсэг рүү шилжинэ. Хадгалаад үргэлжлүүлэх товчийг дарвал дараагийн хүснэгт гарч ирнэ. Баталгаажуулах товч. Нэгэнд баталгаажуулсан тохиолдолд мэдээ засварлах боломжгүй болно. Хэрэв баталгаажуулалтыг цуцлахыг хүсвэл архивын төв газрын мэргэжилтэн оюун сүрэнд хандна. Нэрийн өөрчлөлт товч. Энэхүү хэсэгт тухайн байгууллагын нэрийн өөрчлөлтийг оруулна. Тестэлж үзье. Нэрийн өөрчлөлтийг харахдаа энэхүү товч дээр даана. Лог товч. Тухайн мэдээний хандлтын түүхийг харуулна. Тайлангийн хэсэг. Хүснэгтийн баруун дээд болон байрлах огнооноос сонголтыг хийнэ. Хөмрөг үүсгэж байгууллагын тайлан товч нь хөмрөг үүсгэж байгууллагуудын нийт тайланг програм автоматар бодож гаргаж харуулна. Хэвлэх товч. Тайланг хэвлэж аав. Төрийн архивын тайлан товч нь тухайн төрийн архивын өөрийн тайланг харуулна. Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан олдохгүй. Хайлтын хэсэг. Энэхүү хэсэгт бичигдсэн үгт хамаарах байгууллагуудын нэрс гарч ирнэ. Байгууллага нэмэх товч. Байгууллагын мэдээллийг оруулаад үүсэх товчийг дарна. Мэдээ бүртгэж эхлэх он гэдэг нь сонгосон огноо болон түүнээс хойших онуудад мэдээг бүртгэх боломжтой болно. Миний тохиргоо хэсэг. Нэр болон мэйл хаяг нууц үгийг солих боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.